За энэ удаагийнхаа бичлэгээр байцааны салаатыг хэрхэн яаж улам гоё болгох вэ те? Одоо шинэ жилд өгч байна. Ширээн дээрээ гоё сайхан амттай салаад яаж хэрхэн бэлдэх вэ те? Тэр талаар яри. Дээр нь байцааны салаадны ач холбогдлыг бас ярьж өгье. Энэ бол одоо хамгийн хурдан амархан хийж болдог те, гарын доорх материалаар хийж болдог салаад байгаа. Энийг одоо хэрхэн гоё болгохыг ярьж өгье. За мэдээж бол манайхан бүгдээ мэдж байгаа шүү дээ. Байцааны салаатыг бол одоо яаж хийдгийг бол бүгд мэдж байгаа. Хамгийн гол нь бол гоё чанга оролттой жижиг байцаагаар хийвэл их гоё байдаг. Сайхан амттай бас хальсан нэмгэн байдаг учраас их гоё байдаг. За дээр нь бол уксус биш, алюминий цуу ашиглаж байгаарай гэж хэлмээр байна. Уксус бол ерөнхийдөө одоо бас хортой нэгдлийн тоонд орчхоод байгаа шүү дээ. Алюминий цууг бол одоо галтгоонд байдаг хамгийн энгийн им гэж ярьдаг байгаа. За дараа нь энэ талаар ярив. За хэрхэн яаж одоо ийм энгийн байцааг гоё болгох вэ гэхээр шүү дээ, тэ. Энэ бол зүгээр энгийн цөцгий байгаа. За цөцгий ингээд нэмээд дээр нь хад, нэрс, ийм ясгүй жимсний компот байдаг шүү дээ. Ийм компот хийчихэр өстэй амар гоё болдог байна. За ингээд сайхан утгаад өгнө. Цөцгийгөө бол өөрийнхөө хэмжээнд тааруулаад хийн шүү дээ. Одоо идэх хэмжээ амтлагаандаа тааруулаад гэсэн үг тийм. Энэ нэрсэж гэсэн. За ингээл та нэгэн гайхалтай амттай салааттай болж байгаа. Энэ амт нь их гоё. Хамгийн гол нь. За амсаад үзье. За эхний жор бол энэ байлаа. Салаад руугаа ерөөсөө л юу хийчих шүү дээ. Энээрээ за дараагийнх нь жор нь бол энэ хүрэн манжангийн байцааны салаатыг за би дахиад нэг сэрээ аваад ирье. Хүрэн байцааны салаад. Тэгээд энэ дээр юу хийдэг гэж одоо зүгээр уксус, элсэн сахар, давс, тос хийж хутгаад за нэг 30 минут амраачвал их гоё болдог. Байцаа зөөлдрөөд бас давс, элсэн сахарын амт нь байцаанд шингэж өгөөд илүү гоё амттай болдог байгаа. За одоо яах вэ гэхээр штэ. Ийм янз бүрийн жимсний цайнууд байдаг та. Солонгос, жүрж, лимон, цагаангаа, анар гэдэг ерөөсөө айгүй олон төрөл байдаг штэ тий. За аль нь ч байсан болно. Тэгээ энээсээ энэ салаад руугаа нэмчих. Ер нь бас амтлагаагаар нэмэн штэ. Хэд их яачвал айгүй нялуун болчихдог байгаа. Тэгээд салаад иддэггүй хүүхдүүд тэр бол энэ штэ өнөхөр гоё өөрөөр замд өгдөг. Лимоны их гоё, зүржи их гоё. Ягаад тэгэхээр нөгөө дотор нь өөрийнх нь бүхэл хэсгүүд нь байдаг учраас тий зүгийн балтай бас байдаг. За ингээд бас нэг төрлийн юм салаад байна. Амт нь бол үнэхээр гайхалтай гоё болдог. Юу хийх юм байл гэдэг штэ. Яаж ийм салаад хийчих вэ гээл. Манад ирсэн ч очид. За ингээд
Амсаад үзье. Үнэхээр гоё ядтай. Тийм өөрмөц яг тухайн жимснийх нь амтан давмгаалаад ирнэ. За хамгийн гол ярих зүйл маань бол бид нэр өдөр тутамдаа байцааны салаад хийж ивэл их зүгээр. Яагаад гэхээр байцаанд витамин С, А бага хэмжээгээр тэгээд витамин К их хэмжээгээр өгдөг. Тэр тусмаа одоо витамин К бол К1, К2 гэж ангилагддаг байгаа. К1 нь бол ургамлын гаралтай витамин. К2 нь бол амтны гаралтай витамин. За энэ хоёр витамин бол тэнцүү хэмжээгээр хадгалагдж байгаа юм байна. Дээр нь бол манган, төмөр, кальц тий. Каль гэдэг хүний бие төрөлтэй маш олон төрлийн эрдэс судас агуулж ирдэг. Дээр нь поли хүчилгээд бас агуулж ирдэг. За тэгэхээр ийм эрдэс бодисууд агуулж ирдэг учраас одоо хүний биеийн боцын солилцоог тэнцвэртэй хэмжээнд байлгах тий. Тэгээ энэ өөрийнх нь бүтцээс болоод одоо хүний хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Хэрхэн яаж дэмждэг вэ гэхээр нэгдүгürt энэ шажигнсан бүтц бол одоо хүний ходоодонд ороод цаашаага ингээд нөгөө 12 нуглаа гэсэн очиж гөрүүлж хөдөлгөөнийг нэмэгдүүлж өгдөг учраас хоол тэжээлээс авах шим тэжээлийн шимэгдэлтийг сайжруулж өгдөг. Одоо шингэцийг сайжруулж өгөх нь байна. За дээр нь бол бифидобактери, лактобациллус зэрэг одоо сүн хүчлийн бактери зэргийн гол түүх хийдэн болж өгдөг. Энэ чирээсөө нөл эслэг байгаа шүү дээ тий. Эслэг бол одоо тэдгээр хүний биед ашигтай бактериудыг одоо тэжээж тоог нь олшруулж өгдөг байна. За дээр нь бол яг энэ ягаан байцаанд өөрөө 36 төрлийн антоциан агуулж идэг. Жишээлбэл энэ төрлийн антоциан бол энэ ягаан өнгийн антоциан бол нөгөө л нэрс жимсэнд байдаг антоциан шүү дээ. Хөгшрөлтийг удаашруулж идэг, тархины үйл ажиллагааг дэмждэг, мартах санахыг одоо багасгадаг тий. За дээр нь бол одоо ийм олон антоциан байгаа учраас зүрх судасны үйл ажиллагаанд одоо маш эргээр нөлөөлж өгдөг. Даралтыг бууруулж өгнө. Нөгөө хөрөн манжинд байдаг шүү дээ тий. Хөрөн манжинд чинь бетурин, бета-лайн, бетанин гэдэг бас нэлээд олон төрлийн антиоксидантууд байдаг байгаа. За тэгэхээр бид нэр өдөр тутам бол одоо энэ гайхалтай ногоог ийм энгийн тий ногоог салаатыг хийж ижижсэнаар одоо 100 грамд нь бол жишээлбэл хүний биеийн өдрийн К витамины өдрийн хэрэгцээний одоо 56% аавна. Витамин С-ийн 40 орчим хувийг авдаг. Тэ. Витамин С бол хүний цусны төлөвлөлтөд оролцдог тий. Каль маш хэмжээгээр агуулдаг. Каль бол одоо хүний цусыг нөхөн төлөвлөжүүлэхэд кофактор болж өгдөг. Дээр нь цусны бүлэгнэлтийг хариуцж идэг. Одоо витамин калиен дутагдалд орвол одоо цус алдамтгай цус тогтохгүй байх тийм эрсдэл үүсч идэг. За дээр нь бол байцааны салаатанд нэг гайхалтай чанар үүдэг. Юу гэхээр өрөвслийг дааж өгдөг. Одоо ходоодны өрөвсөл тий цусны өрөвсөл байна. Гадаад хүчин зүйлээс болсон бас янз бүрийн бэртэл гэмтлүүд байна. Эдгээрийг чинь хурдан эдгэхэд нөлөөлж өгч идэг юм гайхалтай үйлчлэгээтэй. За дээр нь бол ингээд алюминий хүчил нэмэхээр алюминий хүчил ч өөрөө бас маш олон төрлийн бактери, вирусыг устгах чадaltaй байдаг. Тийм үйлчлэгээтэй. Одоо гартгоонд үүдэг хамгийн энгийн юм гэж яриад байгаа шүү дээ. За алюминий хүчлийг бол өдөрт 1-2 цайны халбаар хэрглэж болно гэж юу нь бол стандартын зааж өгсөн байдаг. Бид нар бол тийм өдөр тутамдаа нэг хэрэглээд авах хэрэгтэй. Хаяадаа хэрэглэдэг. За дээр нь бол алюминий хүчил нэг гайхалтай чанар нь юу гэхээр одоо бактери, вирустэй тэр
хүний ходоодонд орсон зүйлүүдийг устгаж хоргоожүүлж өгч байдаг. А дээр нь бол чихрийн шижинтэй хүмүүст бас нөлөөд зүрх судасны өвчнөд бол бас эргээр нөлөөлдөг юм онцлогтой байгаа. За тэгээд ийм хоёр гайхалтай салаадны жав зааж өглөө. Тэгээд маргааш буюу бямб гарагт та бүхэн хэрэглэж туршаарай. Баяртай.